За дууны чанга суулыг тодорхойлцгаая. Тэвхний байрлалыг өөрчлөхгүйгээр чавхцыг тэмдэглэсэн зайнуудад татж үзье. За 0.5 см зайд дуу суул дугарч байна. 1 см зайд за дуу чангарч байна. 1.5 см зайд дуу чанга дугарч байна. Эндээс чавхцыг хөдөлгөөнгүй байх байрлалаас хазайлгаж татсан зайг далайцэг нь, мөн далайц нь их бол дуу чанга, бага бол дуу суул байна. За ингээд дууны өнгийг тодорхойлж үзье. Тэвхний байрлалыг өөрчлөн чавхцыг ижил зайд татаж үзнэ. За чавхцыг 1 см зайд татаж үзье. Бүдүүн дугарч байна. 3 см-ээр ахиулаад дахиад 1 см зайд татаж үзье. Дуу нээрэлж байна. Дахиад 3 см зайд ахиулаад чавхцыг 1 см зайд татаж үзье. Дуу нээрэлж байна. Эндээс чавхтас хөгжмийн тэвхний зай ойртоход чичирхийлэл нэмэгдэж давтамж ихснэ. Мөн хэлбэлзлийн давтамж ихсэхэд дууны өнгө нарийс нь багасхад дууны өнгө бүдүүрнэ. Чавхцын хэлбэлзэж буй хэсгийн уртнаас дууны өнгө хамаарч байна. Дууны өнгө бүхэн тодорхой уртад харгалзнаа.